Hello. Hi. Окей, за сайн байцгаана үзэгчдээ би Бани байна. Өнөөдөр би найзтайгаа Эрикатайгаа хамт байна. Say hi. Hi. So, би ингээд celebrity drama, тийм pop drama тийм ярьсан, тийм бичлэг нэг хэсэг бодсон. Тэгээд ингээд бичлэг хийж байхдаа ингээд зөв өөрөө ганцаараа ингээд камер дээр драма яриад тахаар ингээд энэ чинь бас нэг хэсгээр одоо ховж ив ярьж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг ганцаараа ховж ив ярихаар амар тэнэг санагдсан шүү дээ. Like хажуунаас өөрт ингэ реакт их хүн байхгүй тий. Би ингээд амар агац гингүүт ингээд өөдөөс камер дуугаарч Эмэр агаас нэг өөрөө яагаад байна вэ? амар тийм болохоор өнөөдөр манай хөрхөн зэрэг намайг зүгээр баахан одоодын ховж ярихыг сонсон заяа. Зайгшягээ. Окей. За, Эрика, чи Justin Bieber, Selena Gomez, Hailey Baldwin, яг Hailey Bieber, Jenner sister-уудын дунд осон драмыг мэдэх үү? Энэ драма заяа 2009 оноос 2023 он хүртэл үргэлжилсэн драма заяа. Өнөөдөр нэг тийм драма болсныг бол би сонссон. Тэгтээ бол бас мартчихэж. За. Тэрээс би бас өөрөө тэгж яг чамшиг сайн research хийгээгүй. Тэгээд За, бичлэг эхлэхээс өмнө бол мэдээж одоо энэ бүх юм болсон үе бол Justin Hailey, Selena Gomez-ийн дунд бүгдээрнгийнх нь тий 10 бараг 18, like 21, 22 настай ер нь амар залуу байхад нь ер нь болсон драма. Ягаад одоо хүртэл хүмүүс энэ драмад ингээд амар их цаг тий энерги өгөөд байдаг вэ гэхлээр. Одоо энэ драма эхлэхэд яг ингээд Facebook, Instagram авч эхэлжсэн. Одоо үуч чинь ингээд хүн бүхэн Instagram дээр, Facebook дээр ингээд Twitter дээр ингээд юу бичгээ ингээд анхаардаг шүү дээ. Ингээд хамаагүй юм бичиж болохгүй, хамаагүй профайлыг ингээд дагаж болохгүй, хамаагүй юм retweet хийж болохгүй, share хийж болохгүй ингээд бүх хийж байгаа юмаа бодох хэвээр. 2010 оны ингээд үеэр Instagram, Facebook нөгөө шин байсан болохоор тухайд одоо бидэрч бай, энэ хүмүүсч бай. Энэ ингээд интернет үрд мөх гэдэг юм ингээд жоохон мэдээгүй байсан цаг үе ягаахгүй да. Одоо бас нэг ирэхгүй хэлэхгүй ингээд папарацци ингээд те 24 цаг идвэрсэг дагаа. Энэ хүмүүс өөрсдөө ингээд бас Instagram, Facebook өөрсдийнхөө бодол сэтгэлдэл зураг эдрээ өөрсдийнхөө амьдралаа бас оруулж байгаа. Хэрэв 2000 оны эхний үеийг ярих юм бол за тэр Paris Hilton, Lindsay Lohan-ы үеийг ярих юм бол одоодын амар том драма болоо зөвхөн бид нар paparazzi тэ сэтгүүлээр бид нар одоо тэр одын амьдралд юу болж байгааг мэдэж олно. Гэтэ энэ бол энэ Justin Selena Gomez-ийн одоо энэ үе бол ингээд хамгийн анх удаага одоо бид нар paparazzi тэ сэтгүүл тэгээд онлайн интернет, сошиал медиа ингээд аль талаас нь ингээд харж болох тийм нээлттэй драма байхгүй юу? тэр үед чи угаасаа бас яг одооных шиг ингээд хүмүүсийн шеэрсэн юм тий хамаагүй ингээд амархан гаргаж ирэл та тий нөгөө нэг одоо TikTok шиг ингээд шууд ингээд чи тэгэж хэлсэн шүү дээ шууд ингээд гаргаад ирч чадахгүй тий гаргаад ирч бас тэгэж хүмүүс боддггүй байсан. За би өөрийнхөө зүгээр background story би бол багасаа Selena Gomez-ийн амар их fan байсан. Би Wizard of Waverly Place тий нөгөө Another Cinderella Story дэсэг амар үздэг. Justin Bieber яах вэ гэсэн. Гэтэ би анх Selena Gomez, Justin Bieber хоёрыг анх болцсныг ингээд би ингээд сэтгүүлээр ингээд харчаад би ингээд шоконд орж ирсэн. Би одоо бол сандаг заа. Би яг ингээд өглөө ингээд хичээлдээ явж ирсэн. Тэгээ би тохоо ид чинь нөгөө нэг утас эндэнэ таахгүй юм чинь би ингээд энэ ховж юм уу да сэтгүүлээс авдаг гэсэн аахгүй та. Тэгээ нөгөө Bob гэд нөгөө Tiger Beat гэж сэтгүүл 7-Eleven зардаг гэсэн. Би тэгээ тийш очиод яг ингээд Selena Gomez, Justin Bieber ингээд нэг улаан палаачтай ингээд нэг red carpet-тэй байгаа зэрэг харж би oh my god энэ хоёр болж байгаа юм байна. Oh my god. Би тэр өдрийг амар сандаг заяа. чиний яг ямар зураг яриад байна. Тий ингээд шууд санаж байгаа байхгүй та. Манай гол одоо хүмүүс ол Justin Bieber, Selena Gomez, Hailey Baldwin, одоогоор Hailey Bieber, тэгээд The Jenners, Kylie болон Kendall. Бас нөгөө Kardashian-гуудын хэдэн охтууд ихчүүд оролцсон байгаа. Хэдэгч нар оролцсон байгаа. Үгүй амар оролцсон юм байлээ заа чи мэдэхгүй. За бидний үлгэр 2009 оны 7 сард эхэлж байгаа. За энэ үед ингээд Selena Gomez дөнгөж ингээд Disney Channel дээр Wizard of Waverly Place дээр TV шоугаа эхлүүлээ. Justin Bieber дөнгөж YouTube дээр ингээд олдуулаа Scooter Braun-тай ингээд нөгөө Baby Maybe-га гаргаад ингээд байж байгаа заяа. Энэ үед ингээд нэг радиогийн шоу дээр радиогийн одоо хост нь асуусан Justin Bieber-ээс чиний celebrity crush хин бэ гэсэн чинь Justin миний celebrity crush бол Selena Gomez гэж анх хэлжсэн байгаа. Met him or not, like who's one person that you like have a crush on? If you saw that you would like. I have a crush on
Selena Gomez. Нээ амар хөөрхий. Тий. За ингэж бүх анх юм ингэж эхэлж байгаамаа. Тэс Justin Bieber хамгийн түрүүнд Selena Gomez сайн болж эхэлсэн. Тэгээд 2010 оны 10 сард Ellen-гийн шоу дээр Ellen Selena Gomez-аас Justin Bieber та хоёр болж байгаа юу гэж асуусан. Та хоёр ингээд амар хөөрхөн харагдаж шít. Ингээд мэдээж энэ үед ингээд яг хөө Selena Gomez Justin хоёр бие бинтэйгээ уулзаж танилцсан байсан. Мэдээж хідэн red carpet ингээд шоу моо дээр ингээд зүгээр хамт зураг дээр авахулсан байсан. Гэтэ энэ үед ингээд энэ хоёр нь болцож эхлэегүй байсан. Зүгээр л ингээд бие бинийгаа таньдаг байсан. Тэгээд Ellen Selena Gomez-аас асууж байгаа. Чи ингээд Justin Bieber сайн уу? Та хоёр ингээд амар хөөрхөн хос болох юм биш гэсэн чи Selena Gomez юу яриад байгаа юм бэ? Justin Bieber чинь баг миний дүү штэ гэж хэлдэг. Байж та нэг юм асуу. Насны хувьд Justin Selena-гаас дүү биш юм уу? Тийм дүү. Justin Bieber бол Selena-гаас 2 насаар дүү. Окей, тийм хаа. Selena гэхдээ айгүй карьер амар багтаа эхлүүлсэн тий. Тийм. Time to Тийм. date Justin Bieber. What? Oh, brother. He's little. He's like, no, he's like my little brother. I don't, that's weird You're to a cute me. couple, I'm just saying. Thanks. Yeah. I look bigger than him, Y'all are though. friends. Well, I look bigger than him. well, because you're wearing heels. If he wore heels like that, it'd be the same size. He'd be taller. He's very sweet. За тэгсэн чинь за энэ 2010 оны 10 сар заяа. Тэгсэн чинь 2011 оны 1 сард Justin Bieber Selena Gomez хоёр нэг yacht дээр усан онгоцонтой үнсэлцээд байж ин гэсэн зураг гарч ирлээ. Нөгөө жоохон дүүмүү гэдээсэн хүн яасан тий. Юу ээ. Чи надаа юу болоод байна тий. За тэгээд ингээд энэ хоёрын ингээд relationship эхэлж байгаамаа. Ер нь 2011 оны эхнээс эхлээд 2012 оны сүүлээр энэ хоёр ер нь болцсон. Бараг 2 жил болцсон заяа. 12 сарын 2012 оны 11 сард хамгийн анхны санаж нэг. аха 2012 оны 11 сард ер нь Justin Bieber Selena Gomez хоёрын анхны салалт ер нь эхэлж байгаа нь заяа. Энэ хоёр дараачийн ингээл 8 жилд ер нь бараг амар их олон удаа саж хагцсан заяа. Тэгэл амар их буцаад нийлэн заяа. За яагаад салсан бэ гэхлээр Justin Bieber 2012 оны Victoria's Secret-ийн fashion show дээр тоглох байсан. Тэгээд тоглолтын дараа Justin Bieber Barbara Palvin гэдэг супер моделтай ер нь амар ингээд найрсаг байгаад байсан гэсэн амар тийм flirty байгаад гэсэн зураг авахуулаад хоёр дахь юм бол бас энэ fashion show дээр Justin Bieber Miranda Kerr гэдэг бас моделтай амар ингээд тотон байгаад байсан гэсэн. Энэ үед Justin Bieber Miranda Kerr-тэй ер нь ингээд унтсан гэсэн тийм ховжив амар их явж байсан. За энд Юу вэ? Гэтэ Miranda Kerr ч бүр тий анаа. анаа тухайн үед заяа Justin Bieber 17 таа байхад Miranda Kerr 29 тайсан. 29-тойгоос гадна Miranda Kerr жүжигчин Orlando Bloom-тэй гэрэлцэн байсан. They were Хүүхдтэй шүү. эхнэр нөхөр хоёр байсан. Аха. За энийг гэж санаж агаараа. За ер нь энэ 2012 оноос эхлээд ер нь Miranda Kerr Justin Bieber-ийн дунд ямар ч нэг юм болж исэн. Гэтэ тухайн үед бол ингээд зүгээр ховжив гэж зүгээр ярьж исэн. Гэтэ дараа нь энэ нь үнэн байсныг ер нь яадیں۔ Гарч ирдیں۔ Заяа. За гэтэ энэ үед яг Miranda Kerr-тай яг зүгээр тотон байсан байж магадгүй. Гэтэ энэ Barbara Palvin гэдэг супер моделтай ер нь илүү тотон байсан. Тэгсэн чинь яг энэ Victoria's Secret-ийн дараачийн өдөр нь маргааш нь Barbara Palvin, Justin Bieber нөгөө Lion King-ний musical-ыг хамт үзэхээр явваа. Яваад энэ хажуудаага найз нь ингээд энэ гурвын ингээд зургийг ингээд Twitter дээр, Instagram дээр оруулж байгаа. Тэгсэн тэгээд оруулсныхаа дараа энэ найз нь энэ зургаа устгацсан. Гэхдээ хурдан устгаж амжаагүй. Ягаад гэвэл Selena Gomez энийг түрүүлээ харцсан. Тэгээд Selena Gomez энэ зургийг дахиж постлоод and then she wrote ингээд цэг гэд ингээд бичсэн байгаа юм ба. Энэ үед Selena Gomez Justin Bieber хоёр ингээд энэ үед Selena Justin хоёр бол болцчихсэн. За араар тавьсан гэдэг юм одоо батгах юм бол энэ одоо тэр Lion King-ийг үзсний дараа энэ бол Justin Bieber, Barbara хоёрын одоо авахсан зургууд нь. Энэ бол тэр Victoria's Secret-ийн маргааш нь гэсэн үг. Наад зохинтой гэж өөр охинтой ингээд кино үзээ. Наад зохинтой яваад ингээд зураг авахлаа. За ингээд анх Selena Gomez Justin Bieber хоёрын ингээд эхний салалт. За ёо.
эхний сарлт. За мэдээж энэ хоёр ингээд сасны дараа ер нь мэдээ Selena Gomez ингээд гунигтай байсан. Тэгээд Selena Gomez-ийн нөгөө найзуудтайгаа ингээд Your boyfriend is a douchebag гэдэг дуун дээр бүжиглж байгаа ингээд бичлэгээ ингээд YouTube дээр тавьсан. Тэгээ хажуугаар нь ингээд те Selena Gomez-ийн найзууд нь бүгдээр араасаа ингээд Twitter дээр Justin Bieber-ийг дийсэлсэн постууд оруулсан байгаа. Жишээлбэл Francia Raisa гэх нөгөө Selena өгдөг найз. Би нөгөө Selena Gomez бөөрөө өгсөн охин нь ингээд oh what a fool гэдэг. Тэгээд энэ хоёр ингээд салсан гэсэн тийм мэдээнүүд гарч ирж байгаа. За тэгсэн чинь 2013 оны 4 сард Justin Bieber Instagram дээрээ Selena Gomez тэр хоёрын зургийг орууллаа. So буцаад ингээд энэ хоёр нийлцсэн заяа. Тийм аа. За нэг анхаарах юм бол ингээд Justin Bieber тухайн үед ингээд зураг оруулчаа тэгээ зураг устгах амар хоббитэй байсан. Тий. Энэ зураг ингээд оруулчаад хэдэн минутын дараа ингээд зураг устгацсан. За тэгээ Justin Bieber Selena Gomez хоёр ингээд буцаад нийсэн гэдэгт ер нь Selena Gomez-ийн найзуудад ер нь нэг тийм сайхан мэдээ байгаагүй. Энийг би санаж байна. Taylor Swift Selena-гийн тэ хамгийн сайн найз Justin Bieber-ийг ингээд харчаад ингээд гэж байгаа бичлэг. Justin Bieber ингээд тэ зогсож юм. Selena Gomez Taylor хоёр ингээд гарч ирж байна. Selena say hey гэдэг Justin тэрээд үнстэй. За харсан. Одоо ингээд тэгээ Taylor ингээд энэ хоёрыг ярихыг ингээд хараал энэ тэгээ Taylor ингээд зүг ингээд яа хизээ дуусах юм бэ гэсэн байдалтай. Нэг хэсэг ингээд зогсон заяа. Нэг ардаа тэрээ. Яа юу вэ? Болооч дуусаач. Тэгээд ингээд нөгөө найз нь ингээд Selena-гийн харыг ингээд татаад ингээд заяа. Яа. Тэгээд Selena ингээд зүгээр байж. Тэгээд ер нь 5 сард те ингээд ер нь энэ алдартай бичлэг ингээд гарсан. Одоо л TikTok-оор ингээд энэ Taylor Swift ингээд гэж байгаа бичлэг амар их гардаг. Тэгсэн чинь энэ хоёр нийлээд удаагүй бараг юу вэ? Сар олоогүй байхад Justin Bieber, Jordan Ozuna гэдэг модельтай ер нь болцоод явж ирсэн гэсэн зургууд цацагдлаа. 2013 оны 6 сар. Энэ ингээд CCTV-гийн ингээд зураг. Ядж хат нь алдартай хүмүүс болохоор ингээд өөрөө бас олж мэддэг. Одоо ингээд энгийн хүмүүс бол тийм найз майзсан ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд олж мэддэг шүү дээ. Өөр ах өнтэй явж исэн. Тэгэхгүй ингээд бүр папарацци дээр шал өөр юмнаас ингээд олж мэддэг бүр муухайх тийм. Зүгээр бод өглөөс ирээд буцаа нэгээд зөвөр мэдэн дээр дарангуул оо чиний найз залуу чинь яраа тавьчих гэж гараад ирчих гэж бодлоо. Oh my god. That's like so scary, right? Эндээс ахуулаад би зөвөр нэг юм imagine хийе. Энэ Justin Bieber Selena Gomez ингээд timeline тэ цаг Reddit дээр ингээд бүр ингээд яг бүгдээрээ нэг мөрчлөн байгаа. Би бол зарим ингээд хэрэггүй одоо нэг амар онц биш гэсэн хэсгүүд нь ер нь хасан. Ингээд Justin Bieber сүүлийн ингээд яг одоо 8 жил 10 жил Selena Gomez Hailey тэгээд Candidate-тэй тэдэртэй ингээд явуулж байгаа үедээ бас амар олон супер модельтэй ер нь ингээ модель инфлюенсер хүмүүстэй бас ингээ дундуур амар их орж исэн. Мэдээж бол би бүгдийг нь оруулахгүй ядвал бүр амар их байгаа заяа. Би ингээ бүгдийг нь оруулж чадахгүй заа. Угаас оруулсан ч like нэг амар онц биш. Их юмуд нь ингээл Selena Gomez, Justin Bieber ярьж эхэлж юм. Тэгсэн чинь Justin Bieber нөгөө газар руу нэг модельтэй яваал. Тэгээ Selena ингээд уурлаад блоклон тэгээ буцаад нийлэн тэгээ дахиад just нэг өөр модельтай явж जैन тэгээ дахиад блок. Ер нь ингээд ийм toxic relationship ер нь байсан байгаа. Тийм би зүгээр энэ нөгөө анхных нь байсан болохоор зүгээр ингээд би оруулсан байгаа энэ Jordan Ozuna гэх. 6 сард ингээд за Justin Bieber ингээд дахиад Selena Gomez-ийг арав тавилаа тий. За тэгээд 7 сарын 21-нд Selena Gomez-ийн төрсөн өдөр 21 насныхан төрсөн өдөр заяа. Тэгээд Selena Gomez, Justin Bieber-ийг төсөөдрөөсөө ингээд анх урьдсан байсан. Тэгээд одоо ингээд арам тавьсан юм чинь те. Оо чи миний парти дэж гоё гэдэг ингээд буцаад хөөцсөн заяа. Нөгөө нэг invitation-гаа урилгаа буцаад авсан. Тэгсэн чинь Justin Bieber төсөөдрт нь тэгээд тоохгүй зүгээр очсон байсан. Нэг apartment building дотор ингээд болж байсан. Тэгээд Selena Gomez дээр ингээд найзтайгаа шоудаал, гэр бүлтэйгээ шоудаал. Тэгэхээр доор нь ингээд нэг давхурт нь Justin Bieber Selena Gomez-тэй уулзсан гээд нэг сарнаа бариад гэрийнхэн гадаа Selena Gomez-ийг хүлээж байгаа ингээд зургууд дээр тарсан. За энэ бүхэн болж байхаа. За бидний одоо энэ сторинд чинь 3 хүн байгаа шүү дээ. Яг гол 3 хүн байгаа шүү дээ. Justin Bieber, Selena Gomez, Hailey Bieber.
Энэ бүх юм болж байхад Hailey Baldwin хаана юу хийж авч байсан бэ? Hailey Baldwin яг бидэртэй адилхан зүгээр л нэг фэн байсан. За Hailey зөвхөн Justin Bieber-ийн фэн биш заяо. Hailey, Justin Bieber, Selena Gomez хоёрыг бүр амар их дэмждэг байсан. Ингээд хуучин ингээд Twitter-ийг ингээд харах юм бол ингээд хадаа I'm for sure 100% team Jelena. Jelena ингээд Justin Bieber, Selena Gomez хоёрын нэрийг ингээд хойлоо те Jelena гэж бичсэн. I don't care what anyone says, but Justin Bieber and Selena Gomez together is a definition of teenage dream. #word. Өөрөөр хэлбэл Justin Bieber, Selena Gomez хоёр бол те ингээд өсвөр насны тийм ингээд одоо романс харилцааны юу юм ингээд гол нүүр царай гэх юм уу да. Миний ойлгосноор бол ингээд research хийгээд байхад Selena Gomez чинь Justin Bieber-ээс өмнө ингээд угаасаа ингээд нэр хүндтэй ингээд од байсан шүү дээ. Дараа нь Justin Bieber ингээд юу нэг гарч ирсэн. Hailey Bieber-ийг ингээд бусад төдүүдийн харах юм бол Hailey Bieber уг нь бас Selena Gomez-ийн түрүүл Selena Gomez-ийн фэн байсан юм билээ. Тэгээд дараа нь Justin Bieber-ийн фэн байсан. Тэгээд дараа нь энэ хоёулынгийнх нь фэн болсон ингээд. Selena Gomez, Justin Bieber хоёр ингээд 2011 оноос 2012 оны сүүлээр хүртэл ингээд болцсон гэсэн шүү дээ. Энэ үед Hailey нэг бичлэгэн дээр гарч ирдэг. Hailey Bieber, Justin Bieber-ийн хотелийн гадаа бусад фэнүүдтэй Justin Bieber-тэй уулзгаад хүлээж ирсэн. Энэ үед Justin Bieber, Hailey Bieber гэдгийг хэн гэдгийг мэддэггүй байсан. Hailey Bieber-ийг харж байгаа ч үгүй. Энэ үед ингээд яаж одоо энэ тэ фэнүүд Justin Bieber-ийг яаж ямар хотел хаанаас мэдсэн бэ гэхлээр ингээд тухайн үед нөгөө Justin Bieber-ийн fan club байдаг гэсэн. Одоо тэ шүтэн бишрэгчүүдийн club. Тэгээ 2012 онд actually Hailey Bieber-ийн club-ийн дарга руу мессеж бичээд ингээд Justin Bieber хаана байгаа вэ? Би Justin Bieber-тэй уулзмаар байна гэ. Тэгээд энэ клубийнхэн тэр дарга нь ингээд Justin Bieber бахан фэнүүдүүд одоо энэ үедээс фэнүүдүүд нь хаана байсан Justin Bieber хотелийнхэн одоо тий хаяг ингээд өгсөн байгаа. Тэгээд баруун талд байгаа хүн бол тэр дарга нь тэгээд өөрийнхөө YouTube бичлэгтэрээ тухайн үед ингээд Hailey Bieber надаас асууж байсан ингээд чатаа харуул тий. Одоо Hailey артаа бас гарч ирсэн. Эдгээр артад нь байна харж байна уу? Яг юм бишгээр харахад бол те Hailey яг өндөө Justin Bieber-тэй уулзч чадаагүй. Хүлээжсэн уулзсан хүлээгээд ингээд Justin Bieber руу ойрцсон гэдэг Justin Bieber явахаар болоод игээ явсан. Мэдээж Hailey Baldwin ч нөгөө Нью-Йоркийн нөгөө Baldwin family гэдэг амар том нэр хүндтэй гэр бүлээс ирсэн. Тэгээд Justin Bieber-ийн концерт хэдэн сарын дараа Justin Bieber-ийн концертийн backstage дээр нь аав нь Justin Bieber-тэй анх танилцуулсан. Тэгээд бас яг наав танилцж байгаа бичлэг нь бас байдаг. За яагаад драма болсон бэ гэхлээр ингээд одоо хүртэл ингээд хүмүүс Hailey болон одоо Kylie Kendall ингээд Selena Gomez-ийг онлайнаар дээрлэхсэн гэж юу нь ярьдаг. Тэгээд ер нь ингээд Twitter ингээд пост юмудад ингээд харах юм бол жоох ингээд тийм дээрлэхүүд зан бол ер нь харагдана. Гэтэ та нар үзэгч Эрика ч өөрөө юу гэж бодож байгаа зүйл өөрөө бодсон. Гэтэ ер нь интернетээр бол хүмүүс ер нь Hailey, Kendall, Kylie ер нь амар тийм mean girls байсан гэж ер нь ярьдیں۔ За анх Selena Gomez, Justin Bieber хоёр нөгөө нэг 13 оны те 12 сарын сүүлээр ингээд салж хахад салхад Hailey Bieber, Selena Gomez-ийн оруулсан энэ бичлэгэн дээр комент бичсэн байгаа. Одоо Twitter дээр оруулсан байгаа. Тэр post нь ингээд and to the people calling me immature, I think immature is taking the time to learn a dance to diss someone and posting it on the internet. Одоо юу гэсэн бэ гэхээр одоо намайг одоо жоохон хүчиг аашлаад байдаг гэж байгаа хүмүүст бол яг өндөө тийм жоохон хүүхэд нь дээслэхийн төлөө ингээд бүжиг сураа тэгээд интернет дээр оруулах нь яг өндөө жоохон хүүхдийн занаа. 2013 оны 4 сард болсон байгаа. За ер нь энэс эхлээд ер нь Hailey ер нь Selena Gomez-ыг одоо үзэн ядах. Ургууцлаа илэрхийлээд байгаа юм шүү дээ. Ургууцлаа илэрхийлсэн нь одоо анх эндээс эхэлсэн гэж хэлдэг. За хамгийн сүүлд 2013 оны 7 сар за Justin Bieber төсөөлж нь очиод уучлахгүй лаа. За тэгээд 12 сард Justin Bieber радио шоу дээр ороод интервью асуусан байгаа. Selena Gomez хоёр ингээд одоо урт харьцаатай байгаа юу гэсэн чинь Justin бид хоёр одоо харьцаагүй байгаа. Гэтэ би үргэлж Selena-г
бол хайрлах бол гэж Justin Bieber энэ интервьюд хэлсэн байгаа. За ингээд 2013 онд дуслаа. Одоо 2014 он эхэлж байна. 2014 он Selena Gomez Disney Channel-ийн гэрээгээ дуусгаад тэгээд энэ үед нь яг менежерээс солих одоо үе байсан. Kris Jenner, Kylie Jenner, Kendall Jenner, Kim Kardashian-гийн эйжент Selena Gomez-ийг менеж хийх юу амар их сонирхолтой байсан. За бас яг энэ цаг үеэр Kris Jenner, Kylie Kendall хоёрын одоо ер нь career-ийг одоо эхлүүлэе гэж шийдсэн байгаа. Энэ үед Kendall, Kylie хоёр ер нь бол Kim Kardashian-гийн хоёр дүү гэсэн л тийм нэртэй байсан. Энэ бол тэр Kylie нөгөө Instagram дээр ингээ лаг одоолох, Kendall ингээ супермод бүр тэрнээс өмнө гэсэн үг. Бүр тэрнээс одоо энэ барыг яг эхлэлнэ гэсэн үг. Яг одоо тэр бүх юм одоо эхлэх гэж байгаа. Тэгээд Kris Jenner за би одоо Selena Gomez-ыг одоо менеж хийн. Selena Gomez ч одоо ингээд амар алдартай тийм од ингээд. Миний хоёр охтуудын насны охтууд Selena Gomez-ыг амар шүтэн бишээдэг. Тийм болохоор би хоёр охиноо Selena Gomez-тай зүгээр л нэг гадуур зүгээр те кофе шоп оруулаадахыг нэг хідэн зураг даруулаадахыг. Хүмүүсийн яриагаар бол Kris Jenner, Kendall, Kylie хоёрыг ер нь Selena Gomez-тай хамт ингээд hang out хий гэж ер нь амар их шахсан гэж юу н хэлтэй. Тэгээд энэ зургууд ярих юм бол зүгээр Selena Gomez зүгээр ингээл мөрөө хараад явж байгаа. Kendall ингээл дагаж тэврэх гээл ингээл араас нь яваал. Дагаж яваад байгаа. Йоо, тэгээ одоо ингээл эдрийг бодож үзэхээр ёо хаана эдэр бүгдээрээ хаана явж байгаа байлээ. За тэгээд 4 сард Coachella, Selena, Kylie, Kendall 3 Coachella руу явлаа. Энэ зургуудыг барыг бид нар бүгдээрээ харж байсан баг. За тэгээд энэ үед Justin Bieber бас энэ Coachella дэсэн. Энэ хоёр салцсан байгаа шүү дээ. TMZ-ийн зурган дээр харах юм бол энэ хоёр ингээд амар хөөрхөн хүмүүсийн дунд нялуурал байж исэн. Тэгсэн чинь 7 хоногийн дараа Selena Gomez, Kendall, Kylie хоёрыг Instagram-аас unfollow хийн. Kendall, Kylie хоёрыг unfollow хийхээс өмнө авахулж исэн Coachella дээр авахсан бүх оруулсан зургуудаа Instagram-аас Selena Gomez тусдагж байгаа. Нилээн сүртэй байсан шүү. Очихоос өмнө ингээд эдгэр чинь баруун бүгдээрээ амар сайн найзуудтай гал хамууд байсан чинь юу болов? Ягаад гинт unfollow хийсний дараа Khloe Kardashian, Kylie Kendall хоёр их чинь Twitter дээр ингэж бичиж байгаа. You want to play in the 20-year-old pool? Well, I'm still in my 20s. I'm better at this game than you. Don't fuck with my little sisters. Khloe was like, чи ингээ 20 настай тий эмэгтэй хүн шиг аашилмаар байна уу? Би бол яг ингээ 20 настай дээр ингээ байна. Чи яг ингээ 20 настай хүмүүс шиг аашилмаар байгаа бол аашли бити миний хоёр жоохон дүүг ингээ дээрлэхэд гэсэн одоо ингээ Twitter дээр бичиж байгаа. Энэ үед ер нь Kendall, Kylie хоёрын нэр хүнд ингээ яг одоогийнх шиг байгаагүй байсан. Тэгээд ер нь Kardashian-гийн family-г яаж харж байсантай адилхан Kylie, Kendall хоёрыг адилхан харж байсан. Тэгэл тухайн үед нь ингээл Kylie хоёрыг ингээ Justin, Selena-гийн хоёрын дунд хэрэг гаргаад тэгээд Selena энэ хоёрыг unfollow хийсэн гэж байгаа. Энэ бол батлагдаагүй. Гэхдээ тийм яриагаар ш Selena Gomez, Justin Bieber уцын шалгасан гинэ. Уцын шалгасан чинь Kendall, Kylie хоёр хоёулангаас Justin Bieber руу тийм flirty, тийм найрсан, тийм text message-ууд олсон, Selena олсон гэж байгаа. Тэгээд зөвхөн message-ээс гадна бас энэ хоёр охин Kendall, Kylie хоёр ер нь Justin Bieber руу ингээд тийм зураг мураг явуулсан гэж байгаа. Гэтэ яг тийм ингээд nude бол биш. Яг зарим хүмүүс nude гэж хэлдэг. Гэтэ миний бодлоор бол nude биш ахаа. Зүгээр л тийм flirty, тийм selfie гэж байгаа. Гэтэ ер нь ямар ч гэсэн чат нь бол тийм энгийн чат байгаагүй, тийм flirty чат байсан. Бид нар одоо л амар сайн мэддэг болцсон шүү дээ. Ингээд Kardashian-гийн ингээд одоо нэрэнд нь одоо хөрөнгөтэй бусад ингээд ихчнэр бүлийн хүмүүсүүд нь ингээд бас нэмж ингээд амар attack хийдэг. Одоо Khloe одоо жишээлбэл одоо Selena Gomez-ыг attack хийж байна. Тэгсэн чинь энэ Kylie, Selena Gomez хоёрын зураг гарч ирдیں۔ Хүмүүс энэ зургийг Kris Jenner ингээд интернетээр цацсан гэж ярьж байгаа. Selena Gomez Kris Jenner-ыг менежер болгон гэж ярьжсэн шүү дээ. Энэ явдлаас болоод Kris Jenner-ыг менежер болгохоо болцсон. Яг Kris Jenner өөрийнх амнаас нь гараагүй. Гэтэ Kris Jenner-тэй ойрхон хүн ингээ хэлэхдээ би Selena Gomez-ыг яагаад менеж хийгээгүй гэхээр Selena Gomez миний охтуудад ингээд амар муу үлгэр дөөрэлэл үзүүлээд байсан. Миний охин Kylie 17 настай. Тэгэхээр Selena Gomez ингээ хажууд нь тамиг татчихсан гэд энэ зургийг оруулсан гэж байгаа. Энэ зургийг харах юм бол Selena Gomez ингээ доор нь ингээ нэг тамиг барьсан байгаа байхгүй да. Тийм. Тэгээд ингээ жоох хүүхдээ хажуу тамиг татсан гэд. Өдөөд бол 20 хүрсэн байсан мэдтээ. Аль хэдийн насанд хүрсэн хүн байсан. Тийм. Selena бол одоо 21-тэй. За мэдгүй. Чи тэр ээж нь ингээ том болцсон эмэгтэйтэй тэгээ хоёр охиноо явуулаа. Угаасаа яаж магадгүй болох байсан шүү дээ.
Тийм би бол чамтаа бас яг адилхан санал нийлж байна ингээд. За Coachella дээр бай. Selena хажууд нь тамиг татлаа. Угаасаа шоуны газар шүү дээ. Угаасаа Coachella дээр амар олон хүмүүс ууж байгаа, тамиг татж байгаа, бас өөр юу татж байгаа юм бөө мэд. За ингээд бас Kardashian Jenner Selena Gomez-ийн дунд бас ингээд ийм драма ингээд бас үүсчихэж байгаа юм. За санаж нөө анх Miranda Kerr Justin Bieber-ийн дунд ингээд нэг юм болсон гээд Miranda Kerr ч нөгөө нэг жүжигчин Orlando Bloom-тэй ирэлцэн байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг энэ явдлын дараа яг 4 сард адилхан 4 сард Selena Gomez was caught hanging out with Orlando Bloom. Яах вэ? Бүр ингээд амар холион бантаа. Бүр солонгос кино цаашаа энэ бүр oh my gosh. Надад гэхдээ яг энэ юу санагдулж ингээ яг ч нэг юм өөр Disney дээр юм болдгоосонд нэг юм өөр сериалууд ингээ үзчихэд л нөгөө нэг өөр сериалын хүмүүс нь гинт ингээд нэг бөөнөрөө cameo орж ирээд it's like a Marvel universe. We have the Avengers, Thor, Iron Man. За ингээд энэ 4 сард ингээд Coachella-гийн дараа те Selena Gomez and Orlando Bloom started hanging out. Энэ 2010 оны үеэр энэ Justin юу нээр сонин залуу. Justin нэг биш заяо, 2 биш заяо. Энэ 3 Kardashian Jenner-ийн их ч одоо дүүнертэй явуулсан гэсэн юу н мэдээ гарч ирсэн. За энэ Kylie Jenner, Kendall Jenner, тэгээд хамгийн том ихч Kourtney Jenner. За ер нь энэ story-ний хамгийн тэртэй хороо саатнаад Justin Bieber баахан эмэгтэйчүүд хооронд нь холион бандан болгоо. За Kylie Justin Bieber-ийн хооронд холбоотой юм бол ингээ Coachella дуусч байгаа. Үргэлжлүүлээд бүгдээрээ Kendall Kourtney хоёртой ямар холбоотойг бүгдээрээ харах болно заяа. За тэгээд 2 сарын дараа 6 сард Justin Bieber Instagram дээр дахиад Selena Gomez-ийн зургийг оруулж байна. Фэнүүдтэй ингээд бид хоёр буцаа нийлцсэн гэд. За тэгсэн чинь яг сарын дараа TMZ-гээр интернетээр баахан бичлэг цацагдж байна. Энэ юу вэ гэсэн чинь Orlando Bloom Justin Bieber-ийг рестораны гадаа зогсон. Юу ээ. Би за энийг ч би сонсоогүй. За харсан уу? Orlando Bloom ингээ гараа ингэж оруулж байгаа. Тэгсэн чинь маргааш нь Justin Bieber Instagram дээрээ Miranda Kerr-ийн зургийг оруулаад Queen гэдэг нөгөө emoji оруулаад тэгээд Orlando Bloom-ыг уйлж байгаа зургийг өөрийнхөө Instagram дээр оруултыг. Юу алаа бэ? Энэ хоёр чи ямар сонио хос вэ? Юу гурвалж зөрүүлж юм болоод байгаа юм бэ? Яраагаар нь бол ингээд Justin Bieber Orlando Bloom-ыг тэр ресторан байхыг мэдчихсэн орж очсон гэж байгаа. Яг тэгвэл нөгөө Selena Gomez-тай hangout нөгөө хамт байгаад байсан багт нөгөө Justin Bieber Orlando Bloom-ыг ингээд жоох ингээд дургууг нь хүргээд ингээд үг хаяад байсан гинэ. Тэгэхээр яг зохиосон өмнө ингээд Justin Bieber өөдөөс нь hey I fucked your wife би эхнэрий чинь тэгсэн хашгирсан гэж байгаа. За тэгээ 9 сард энэ хоёр Saint Martin гэдэг энэ хоёр амралтаар явтын заяа. Тэгээд энэ амралтаар ингээд амар хөөрхөн зураг ингээд оруулаад яг үнэхээр л сайхан хоёр хос шиг байгаа юм шиг санагдсан. Тэгсэн тэгээд энэ хоёр Saint Martin-гаас дараа нь Парис руу явах хэрэгтэйсэн аахгүй та. Одоо энэ амралтан дээр нэг юм болсон юм шиг ээ. Яг тэгвэл Парис руу явах замд тэр аэропорт дээр байгаа бичлэг цацагдаад энэ хоёрын дунд байгаа энерги юу амар сонин заяа. Selena Gomez ингээд тэр машинаас ингээд амар ууртаа гарч ирээл цүнхээ зүгээр шууд ингээд шалан дээр ингээд шидээ. Justin ингээд гарахыг хүлээгээл байгаа юм. Ингээд машин руу хараалаа. Тэг Justin тэгэхэд юусаа машинаасаа гарч ирэхгүй ингээд. Тийм болохоор Парист очихоос өмнө ингээд энэ хоёрын дунд ямар нэг юм маргалдаан гарсан. Yeah, that's her face, yeah. Selena Gomez. За тэгээд ингээд Saint Martin дээр за нэг юм боллоо. Ингээд тэр хоёр Парис руу ингээд юу амар ууртаа явсан. Тэгээд уг нь бол энэ хоёр ингээд Saint Martin-д яваа дараа нь Парист дагаад юу ингээд
Ер нь ингээ хамт байна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тэгээ Парист очиод Selena Gomez, Justin Bieber зүгээр хоёр өөр тийшээ авчихсан. Selena Gomez нэг fashion show дээр Miranda Carter нэг fashion show дээр очиод ингээ зураг авахуулаад явцсан. Тэгсэн чинь яг энэ үед нь Justin Bieber Kendall Jennerтэй ингээ оройн хоолнд ингээ очижсэн. Тэгээд Selena Gomez мэдээж уурлаад энэ шоуныхын дараа шууд гэрлүүгээ ниссэн гэж байгаа. Одоо чинь өмсөж байгаа энэ Mac-ыг харж байна уу? Яг энэ fashion show дээр өмссөн Mac-тагаа шууд онгоцны буудлын руу яваал. Тэгээд Selena was like bye. Цаач солих цаг авахгүй зүгээр ингээ тэр орой те байсан энэ үс цамцтайгаа ингээ шууд тэгээд онгоцны буудлын руу явсан. Онгоцонд орчоод ингээд Twitter дээр ийм пост оруулж байгаа. We have to learn the hard way sometimes. Нэг инээдтэй юм энэ онгоцны буудлын дээр онгоцоо хүлээж яссан чинь Kris Jenner гараад иртээ. Тэгээ Selena карчаад Selena хоёлоо зураг авахулъя гэж зураг авахултай. Яа. Танаа охин чинь тэгээд энийг нь Kris Jenner Instagram-д оруултын заяа. Тэр өдөртөө Kris тэрийг энийг устгасан гэдэг юм. Бодвол Kendall ээж та юу солиороо Selena Gomez-тай зураг авахулсан ингээ бараг Kendall загинсан байлгүй. тэр чинь найз залуутай хоол идчихэж явж хахт чинь та өгснээ ихээ зураг хамт авахуулаад постлоод идэв. Яг иймэрхүү л яриа болсон баг. За ингээд харуул ер нь Justin Kendall хоёрын дунд ингээд бас ингээд юмуд болоо л байгаа. Нэг юм болоо л энэ тий. Болоо л. Гэтэ сони юм л Kendall Hailey хоёр best friends. Тийм тий одоо ингээд бодоогод юу вэ? Тийм. Гэтэ энэ бүхэн Hailey Justin хоёр бүр болцохоос өмнө ийм бүх юмуд болоод байгаа байхгүй юу да. Уг нь бол Justin Selena хоёр ингээ хамтдаа цагаа өнгөрүүлэх гэж Paris ирсэн шүү дээ. Тэгээд үлдсэн цагаа Justin Bieber Kendall Jennerтай өнгөрүүлсэн ингээд энэ зургууд гарч ирж байгаа. 2014 оны 9 сарын үеэс 12 сарын үед Justin Bieber Kendallтай явуулж байна. За энэ дунд нь Kourtney Kardashian гарч ирдیں۔ Заяа. Kourtney Kardashian-тай явуулчих гэж бас мэдээ гарч ирдیں۔ Яа, намайг алаад өгөөч. Энэ ямар завтай гар вэ тий. Гэтэ зарим хүмүүс яг энэ яг romantic relationship байсан уу үгүй юу гэдгийг бас хүмүүс бодё. Яг энэ үед Kourtney нөгөө нэг Scott Disick baby daddy-тайгаа нөгөө яг ингээ салаад ер нь амир эвгүй салалт ингээл болж байсан. Хүмүүсийн бодлоо зөвхөн Kourtney Scott Disick-ийг ингээд атааруулах гад Justin Bieber-тэй уулзаж эхэлсэн гэж ер нь ярьдیں۔ Тэгээд яг энэ үед нь ингээд Justin Bieber энэ баруун талд байгаа зургийг оруулж байгаа. Одоо бүр яг батлагдаагүй л те. Гэтэ хүн бүхэн энэ эмэгтэй Kourtney Kardashian гэж боддог. Ягаад гэвэл яг энэ үед Kourtney Justin хоёр ингээд явуулж ин маулж ингээд яг тийм яриа болж байсан ахгүй да. Тэгсэн чинь гин Justin Bieber ийм зураг оруулсан. Тэгээд Justin Bieber-ийн зургаа бас дахиад устгацсан. Өмнө ингээл те хүмүүс ингээл Selena Gomez хоёр нийлцсэн болонгүй Justin Bieber зураг оруулаад устгаал те ингээл нэг юм ихлүүлэх болмоор байгаа бол Justin дандаа ингээл зураг оруулаад буцаа устгаал ингээл байдаг. Тийм болохоор миний хувьд бол энэ бол Kourtney. За ингээд ер нь Justin Bieber, Kardashian Jenner ингээд гурван эгчт нэртэй ер нь дүү нэртэй ингээд явууллаа. Kylie, Kendall, Kourtney. За тэгээд энэ үеэр Selena Gomez, Kendall Jenner-ыг уучлалтыг. Буцаад найзууд болдیں۔ Kendall, Selena-г хоёулах бүгдээрээ шинэ жилээ Дубай тэмдэглэгээ Selena Gomez-ыг урьдیں۔ Тэгээ Selena Gomez очтیں۔ Энэ шинэ жилээс өмнө 11 сард Hailey Bieber, Justin Bieber хоёр анх удаага ганцаарчлан уулзаж эхэлсэн. Байж та энэ үед болохоор Justin Selena хоёр салцсан байгаа мó? Салцсан ингээд байгаа юм уу тий? Энэ хоёр холбоотой л байсан. Салцсан байхаа яг л нөгөө Paris-д ингээд Selena Gomez bye гэл ингээл явцсан. Гэтэ тэгэл дараа нь Justin Kendall-тай ингээд жоохон үерхсэн. Дараа нь Kourtney-тай үерхсэн. Бас дундуур нь хідэн супермоделтай үерхсэн. Гэтэл ер нь энэ хоёр ингээд жоохон харьцаатай байсан байгаа. Гэтэ яг ингээд буцаад нийлсэн үг нь бол мэддэхгүй. Энэ шинэ жилийн ингээд энэ аяллаас өмнө сарын өмнө Kendall Hailey хоёр ингээд амар сайн найзууд болж гисэн. Тэгээ хүмүүсийн яриагаар бол Kendall ингээд Hailey Justin Bieber хоёрыг хамт байлгах гал Selena Gomez-ыг Дубай руу авч авсан гэж ярьдیں۔ За би нэг тийм юм сонссон юм биш үү? За аха. Яг Selena зүгээр ураагүй Hailey Justin хоёрыг хамт байлгах гад Selena зүгээр нөгөө Justin Bieber-аас хол байлгах гад Дубай руу урьсан гэж ярьдیں۔ Яа, за энэ үнэн бол ямар зөвүүн байна те. Яг энэ шинэ жилийн үеэр Selena Gomez, Kendall энэ ингээд Дубайд байж хахад Justin Hailey хоёр өөр нэг газар амралтанд яваа. Тэгээ шинэ жилээр энэ Justin Bieber Hailey-г үнсэж байгаа зураг Instagram дээр оруултыг. Энэ хүртэл ингээд хүмүүс ингээд за яг үнэхээр Kendall ингээд Selena Gomez-ыг үнэхээр авчирсан уу үгүй юу мэддэггүй. Ямар ч гэсэн тэгээ Selena Gomez-ийн
Dubai ингээд trip-аас ирчээд Kendall-ыг дахиж unfollow хийдээ. Тэгээд энэс хойш юу дахиж Kendall-ыг дахиж follow хийгээгүй. За энэ ингээд Kendall Jenner ингээд 2 дахь удаага ингээд Дубайд байж байгаа үе заяа. Тэгсэн чинь дөнгөж цаа 2023 онд Kendall Дубайд дахиж ирсэн заяа. Тэгээд энэ бичлэгэн дээр ингээд Kendall ингээд нэг охинд нэг хүнд ингээд нэг амар юм яриад байгаа аахгүй та. Тэгээд нөгөө нэг уруулыг уншаад юу гэж хэлж байгааг ингээд мэдсэн. So this is what she says. My lip reading is getting really good. Is this your first or second time? This is my third. My first 2 times were horrible. Horrible. This is so fun. The 2 times I was here, миний анхны 2 үе амар муухайсан. Horrible. Амар муухайсан. Гэтэ энэ амар гоё. But this is fun. Тэгэхээр ингээд хамгийн сүүлд Kendall хизээ Дубайд байсан. 2014 он Selena Gomezтэй. Тэгэхээр юу болсон? Ягаад амар horrible, амар муухайсан? Яг тийм санаатай байсан бол мэдээж батлагдаагүй. Гэхдээ л ямар ч байсан 14 онд энэ Дубайд энэ шинэ жилээр юм босно нь бол Selena Gomez, Kendall Jenner-ийн дунд бол юм босно нь бол ойлгомжтой. За ингээд 14 оны ингээд за 15 оны 1 сараас те ер нь Hailey Justin Bieber ер нь болцож эхэлтийн заяа. 15 оны 3 сараас 11 сар хүртэл ер нь Justin Hailey хоёр ер нь ингээд болцож байгаа. Гэтэ бас ингээд зүгээр тайван болцох биш дундуур нь цална бас Justin Bieber ингээд дахиад нэг өөр модельтай явуулсан гэх юм. Энэ хоёр дундуураас нь салах юм. Бас энэ үеэр Selena Gomez ингээд хол байгаа мөртлөө Hailey Twitter ашиглах амар дуртай заяа. Тэгээ Twitter дээрээ Selena Gomez-ыг үзий ядах амар дуртай заяа. Ингээд нэг юм пост байсан. Selena Gomez retweet for hot, favorite for not. Тэгсэн чинь энэ постын Hailey favorite хийсэн байсан. Яа, одоо бүр нуухчгүй байна те. За энэ ингээд 3-аас 5 сарын хооронд заяа. Энүүгээр Selena Gomez яг юу гэсэн би сайн мэдэхгүй байна. Гэтэл ямар ч гэсэн Hailey Justin Bieber хоёр өөр нь ингээд болж байгаа үгүй ч юм уу ер нь амар ингээд байсан. Энэ дундуур бас Justin Bieber Selena Gomezтэй харьцаатай байсан гэж хүмүүс ярьдээ. 2015 оны 11 сард AMAs болтын заяа. AMAs Award Show болтын. Justin Hailey-г үрдээ. Энэ 11-ээс тэгээд яг энэ өдөр нь Hailey-г бас төрсөн өдөр заяа. Энэ AMA дээр Selena Gomez performance хийж байгаа. Энэ award show дээр Justin Hailey-тэй ирсэн гэж байгаа. Hailey-г үрсэн гэж байгаа. Гэхдээ Justin Bieber зүгээр Selena-гаас ингээд нүдээ салгаж чадахгүй байсан гэсэн. Тэгээд энэ award show дуусны дараа Justin Selena хоёр хамт явдсан машин цов. Энэ үед нь Hailey Justin Selena-тай явсныг мэдэхгүй байгаа. Hailey энэ award show-ныхын гадаа гарцсан урд хаалган дээр ингээд хүмүүсийн хэлж байгаагаар ингээд одоо энэ зурган дээр харах юм бол ингээд Hailey ингээд хүн хүлээгээд ингээд ойр хавнаа хараад ингээ хүн хүлээгээд байгаа юм шиг ингээ уцаа хараад ингээ хүн хүлээгээд байж байгаа зогсдیں۔ Тийм хаашаа авахаа мэдэхгүй ингээ хүн хүлээгээд байж байгаа. Тэгээ мэдээж хэнийг хүлээж байгааг бид нар мэдж байгаа. Justin Bieber-ийг хүлээж байгаа. Тэгээд Hailey ойлгож байгаа. Наа Justin Bieber ирэхгүй юм байна. Justin миний араас ирэхгүй юм байна гэ. Тэгээд машиндаа суугаад энэ машин дотроо ингээ уйлж байгаа зураг ингээ цацагдтыг. Яа ямар воо. Тэгээд маргааш нь Hailey Bieber энэ cupcake-ийн зургуудыг Instagram дээр оруултыг. Энэ ингээд cupcake дээр нь fuck him гэж бичсэн. Тэгээд энэ cupcake-үүд нь мэдээд сайн найз Kendall Jenner нь Hailey Bieber-т явуулж байгаамаа. За тэгээд яг тэр адилхан өдөр нь ингээд Justin Selena Gomez хоёр ингээд гадуур ингээд алхаад явж байна. За энэс хойш ер нь Hailey ингээд Justin-тай холбоотой ингээд бүх охтуудад ингээд амар дургу болцсон заяа. Жишээлбэл энэ үед нөгөө Halsey нөгөө Badlands albums дээр нөгөө нэг Justin Bieber-тэй нэг дууг хамт гаргасан аахгүй та. Тэгээд тэр дууга I think нэг perform хийсэн юм а. Тэгээд тэр performance дээр ингээд Justin Halsey хоёр ингээд яг ингээд нэг үнсгэж байгаа юм шиг ингээд нэг тийм байдалтай байдیں۔ Тэгээд энийг харчаад Hailey мэдээж дургуун хүрсэн юм байлгүй. Тэгээ Snapchat-н дээр ингээд яг энэ Halsey-гийн яг энэ дуун ингээд энэ Justin Bieber-тэй дуусан дуун байж байгаа юм заяа. Одоо дуун гарч байгаа шүү дээ. Шууд ингээд гинт нөгөө өндрөөгөө Can you please turn that off? Ингээд надууга багсгач төхөө, надууга унтраач төхөө гэд. Тэгсэн чинь яг тэр өдөр нь Halsey Hailey-г дөөрөөгаад Can you please turn that music off? гэд Halsey бас яг бичлэг хийдэг. Remember when Hailey shaded Halsey? Can you change the station? Yes. Please. Yeah. Can you change the station, please? Миний хувьд л Justin л бороо. Гэтэ би Hailey-гийн яагаад ингэсэн би бол ойлгож байна. Гэтэ би Hailey-гийн ингэж яг охтуудыг дийсээд ахын зүг гэж бол хэлэхгүй.
Гэтэ яг тийм сэтгэл санаагийн хуваар тий бол би бол ойлгож байна. За 2016 оны 3 сард Hailey Selena Gomez-ийн бүр хамгийн үзий яддаг аккаунтыг дагаж байна. Энэ ингээд Selena Gomez-ийг бүр үнэхээр үзий яддаг хүмүүсийн аккаунтыг дагдаг байхгүй юу та. Тэгээд энэ дагдаг хүмүүсүүдийн нэг нь Hailey Bieber байна. Энэ аккаунт юу нээр хүгийн аккаунт нөгөө нэг Selena Gomez ч нөгөө Lupus гэдэг нөгөө өвчнөд шүү дээ. Энэ аккаунт за ингээд Selena Gomez энэ өвчнөө зүгээр ингээд энэ өвчнөө худлаа зүгээр анхаарал авахын тулд ингээд энэ өвчнөд гэж хэлсэн гэж амир ярьдаг. Тэгээд 2016 оны 8 сард Sophia Richie-тай болцож эхэлтий. Энэ үед нь Justin Bieber 22 настай байсан. Sophia Richie дөнгөж 17 настай байсан. Тэгээд Justin Bieber энэ зургийг анх ингээд постлоход ингээд хүмүүс амар ингээд дургуцгаа илэрхийлжсэн. Яг тэгвэл Sophia Richie 17 настай охин. So Justin Bieber ингээд та нар ингээд энэ комментуудаа болохгүй бол би Instagram-а private болгоно. Та нар үнэхээр миний ингээд шүтэн бишрэгчүүд бол та нар ингээд миний дуртай хүмүүст ингээд найрсаг хандах хэрэгтэй гэдэг. Тэгсэн чинь яг энэ зурагныхын дор нь Selena Gomez reply хийдیں۔ So Selena Gomez хэлдэг чи ингээд энэ үзий хадалтыг ингээд дийлж чадахгүй бол битгий найз охиныхон зураг Instagram дээр постл. Та хоёрын дунд ингээд тийм хөөхөн ингээд үе мөч байх хэвээр. Тийм битгий ингээд уура одоо шүтэн бишрэгчдүүдтэй гарах энэ хүмүүс ингээд чамайг ингээд үргэлж дэмждэг хүмүүс. Тэгсэн чинь Justin Bieber шууд өөдөөс нь reply хийгээд намайг ингээд ашиглах гэж оролцсон хүмүүс ингээд одоо ингээд надад хурууга заагаад ахын амир инээдтэй байна. Гүнхтэй аим. Гэтэ яах вэ? All love. Хайр явуулъя. Би ингээд үзий хадалт ингээд авах дурггүй. Гэтэ би ингээд нэгийнхаа ингээд сонгомооргүй байна. Би ингээд найз нөхөө тэгээд believers фануудтай бас би үнэхээр хайртай гэдэг. Тэгсэн чинь Selena Gomez амар олон удаа ингээд дараар тавьсан хүн ингээд буцаад ингээд хурууга над руу зааж байгаа нь тест нэттэй л юм. Ер нь ингээд ягаад чиний ингээд одоо шүтэн бишгчүүд нууртайгааг би бол ойлгож байна. Гэтэ ингээд гүнхтэй юм. Гэтэ you know хайр явуулъя гэж буцаад үгээр ингээд Justin Bieber лөө шийдтий. Тэгээ дээрээс яг өөрийнх нь бичсэн юм биз дээ. Тэгээ Justin тэгээ бичсэн sad all love гэсэн чинь sad all love. За, ингээд 1 сарын 2017 онд Selena Gomez Weekend 2 болцож эхэлт юм аа. Надад Selena Gomez Weekend 2 бол амар хөөрхөн хос заяа. Гэтэ бас Hailey бас зүгээр суухгүй заяа. Selena Gomez өөр хүнтэй болцож байгаа гэж зүгээр суухгүй. За, мэдээж Weekend-ийн ex найз охин бид нар бүгдээрээ мэднэ. Bella Hadid. Тэгээ мэдээж Bella Hadid, Gigi Hadid ч нөгөө Kendall Jenner, Hailey Bieberтэй амар сайн найзууд. Тэгээ Selena Gomez Weekend 2 ингээ болцоод эхэлсэн чинь Hailey ингээд Bella Hadid ингээ нэг Vogue-ийн бичлэгийг оруулангуудаа ийм комент бичтээ. Ер нь Bella Hadid-аас өөр хөрх охин байт юм уу? Байхгүй ш. Яг үндэ бол байхгүй ш гэсэн тийм пост оруултыг. Тэгээд ингээд Hailey бас айгу муухай хэлдэг үзсэн шүү дээ хүмүүс. Оостой нэрээ Selena-аас хөрх охин байхгүй Hailey-стай юу юм уу ингээд яг тэрэнд нь амар гомдоод тэгээд одоо хүртэл ингээд 2 жилийн дараа тэг бичээл. Тэгээ Selena бүр ингээд илүү Selena руу ингээд амар дайраад байгаа байхгүй. Тэгээ бусад тэр Sophia Richie мичи юу тэднэртэй холбоогүй. За Selena Gomez Weekend 2 нэг 10 сар болцсон. За 9 сар болцсон юм уу да. Тэгээд 2017 оны 10 сард Selena Gomez Weekend-ээс салдیں۔ Тэгээ буцаа Justin Bieber-тэй нийлдیں۔ Яа за энэ сүүлийн удаа гэж надад хэлээж бурхан минь. Тэгээд энэ үед нөгөө нэг Weekend нөгөө нэг дууга гаргасан. Call out my name гэх нөгөө дуу яадаг та. Энэ дуу нь Selena Gomez-ийн тухай дуу. Тэгээд ингээ концерт дээр ингээ уйлаад дуулж байгаа. Weekend. Өөр бодтоо. Weekend-ийг уйлуулж ингээ бодтоо тайзан дээр. Йоо. За ингээд 2017 оны 10 сар Selena Gomez Justin Bieber 2 буцаа нийлдэв. Тэгээ ер нь 10 сараас хойш ингээ нэг уулзаал болоо яг ингээд 100% нийлсэн гэдгээ ингээд одоо нийтэд зарлаагүй. Гэтэ ингээд 2 сард ингээ Валентинаар хамт ингээ ресторан гэдэр яваал байдیں۔ Тэгээд энэ үеэр Selena Gomez Justin Bieber одоо хүрт Hailey-тэй холбоотой байгаа гэдгийг мэдтیں۔ Тэгээд инээсээ бодлоод Hailey Justin хоёр нөгөө нэг couples therapy хосуудын сэтгэл зүйчдээр очтیں۔ Гэтэ яг үндэ бол энэ нь яг хосуудын яг тийм professional сэтгэл зүйч биш. Окей, Hollywood-д заяа ингээд баг бүх одоод нэг сүм дээр очдог заяа. Song биш church
Songhill Churchill гэх нэг амар том сүм байд. Энэ баг бүх Холливуудын ингээд том нэртэй хүмүүс ингээд энэ сүмд ингээд амар их мөнгөө ингээд donate хийдэг. Тэгээд энэ амар том сүм заяо. Энэ сүмд ингээд Justin Selena хоёр бол дандаа очдог. Hailey ч гэсэн очдог. Ер нь Kardashian-гийн хүмүүс ч гэсэн бүгдээрээ очдог энэ сүм дээр. Тэгээд couples therapy одоо тэр хосуудын сэтгүүл зүйч гэдэг нь яг жинхэнэ хосуудын сэтгүүл зүйч биш. Тэр сүмийн одоо тэр pastor, номлогч нар очиж энэ хоёр couples therapy авдیں۔ Ямар сайд бэ? Жинхэнэ сэтгэл зүйчээр очихоор яачд юм бол. Тэгээ яг уу ийм сүмийн газарт ял ингээд нөгөө нэг амар олон хүмүүс нөгөө номлогч дээр очиж нөгөө нэг амьдралдаа ингээд юу болж байгаа юмуудыг хэлнэ. Тэгээ нөгөө номлогч нь нөгөө нэг одоо бурхны зөвлөгөөгөөр одоо чамд зөвлөхөөл өгч байгаа аахгүй. Одоо тэр нь одоо therapy баг. Одоо чи ингээд бурхны санаа бурхны одоо ингээд одоо зааснаар явах хэрэгтэй шүү дээ. 2018 он ингээд те үед ингээд энэ үед ингээд энэ хоёр нийлцэн бас ингээд овоо гайгүй явж байна. За гэхдээ ингээд гонигтай юм бол энэ ингээд хамгийн сүүлийн удаа Justin Bieber, Selena Gomez хоёрын ингээд хамт байх үе мөчөө. Энэс хойшлуулах нийлээгүй заяа. Яа би аваа баяртай. Энэ хоёр 2018 оны ингээд 3 сард салж байгаа заяа. Тэгээ шууд 6 сард бараг 2 сарын дараа Justin Bieber Hailey-тэй буцаад нийлдэв. Тэгээд сарын дараа энэ хоёр сүү тавьдیں۔ Тэгээд дахиад сарын дараа энэ хоёр гэрэлдээ. Ямар урдын те? Ааха. Юу вэ? Selena Gomez-оос салаад 2 сар болоод Hailey-тэй буцалж нийлээд 1 сар болоод Hailey-тэй сүү тавиад тэгээд дахиад сарын дараа энэ хоёр гэрэлдээ. Йоо, би энэ хугацаанд нэг гарын тосч дуусахгүй. Юу алтаа би. Йоо, би арай чи хурдан гэж бодог. Яг чи би нэг жил 2 жил болсон. Үгүй. Literally за 4 сарын хугацаанд. Юу вэ? Чихвтэй. Хэлэх ч угаалтахгүй. Аха. Oh my god. За ингээд 8 сард энэ хоёр ингээд гэрэлж байгаа. Тэгээд 10 сард бас яг 2 сарын дараа заяа. Selena Gomez нэр бөөртön асуудалд ороод ямар ч гэсэн Selena Gomez-ыг эмнэлэг рүү явсан заяа. Гэтэ бөөртön холбоотой юм уу? Эсвэл бол яг тийм сэтгэл зүйтэй холбоотой юм сайн мэдэхгүй байна. Гэтэ ямар ч гэсэн эмнэлэг орсон. Эмчилгээнд очтیں۔ Заяа. Тэгээд ингээд Selena Gomez гэртээ авахгүй да. Гэсэн чи гэрийнх нь гадаа Justin Bieber ирээд уйлтээ машин дотроо. Selena Gomez санаа зов. Selena Gomez-ийн гэрийн гадаа Justin Bieber машинтайгаа ирээд уйлтээ. Тэгээд Justin Bieber явсны дараа яг тэр өдөр нь Hailey Bieber тэр номлогчийн их нэртэй Selena Gomez-ийн гэрийн гадаа ирдیں۔ Бас ирдیں۔ Номлогчийн их нэртэй ирж яах ч юм бол хүмүүс бодохдоо ингээд Justin Selena Gomez-ийг эмнэлэгт байгааг мэдээд ингээд амар хүн дээр авсан. Justin ингээд бүр Selena Gomez-д ингээд амар санаа зовсон гэдэг. Тэгээд гэрт нь очсон гэдэг. Тэгээд Hailey ингээд одоо support өгөх гээд одоо номлогчийн их нэрийг аваад ингээд Selena-гийн төлөө ингээд залбирсан гэж байгаа. Залбирах гар. За. Гэт ямар сонир би одоо мэдгүй Америк сэтгэх үе юм уу, Холливуд сэтгэх үе юм уу? Номлогчийн их нэрийг авчраа да. Боддоо 6 сарын өмнө заяа яг энэ адилхан номлогч Justin Selena хоёрт ингээ couples therapy өгчээсэн. Тэгээд 6 сарын дараа эхнэр нь Hailey Justin-гийн шинэ эхнэрийг авчраад Justin-гийн ex-ийн гадаа Selena Gomez-ийн гадаа Selena Gomez-ийн төлөө залбирж байгаа. Яа энэ номлогч нь бодсоо өөрхөн тоолт хүүш энэ чинь юм бэлээ. Сайхан ирээгүй л өө цаа. За ингээ 22 оны за одоо ингээ бүтэн 10 жил боллоо заяа. Бид нар 2009 он 2010 онд эхэлсэн шүү дээ. За ингээ бүтэн 10 жил болж байгаа нь заяа. Selena Gomez Lose You to Love Me гэдэг шинэ single гаргаад энэ Lose You to Love Me-г заяа тэр өдрийнх нь шөнийн 12 цагт ингээд гаргаж байгаа нь заяа. Тэгсэн чинь яг 34 минутын дараа Hailey Bieber I'll Kill You гэдэг энэ дууг Instagram дээр оруулж байгаа. Амар хайцтай. Алин шог I'll Kill You гэдэг нь алин шог гэсэн утгатай байхгүй юу? Одоо одоо Justin Bieber-тэй туусан одоо relationship-ийн тухай ингээд дууга гаргаад 34 минутын дараа эхнэр нь би чамайг алин шүү гэдэг ийм холбоотой ийм дууг Instagram дээр оруулж байна. Яа за тэгсэн арай санамсаргүй ч юм уу зүгээр ингээд холбоогүйгээр энэ хоёр цацгдсан байгаа л гэж бодъё. Хүмүүс амар их ингээд холбоогүй байхаа гэж ярих туртай. Гэтэ сүүлийн 10 жил те Selena Gomez нэгэм оруулаа. Хэдэн минутын дараа, хэдэн цагийн дараа, хэдэн хоногийн дараа Hailey дахиад дандаа л санаандгүй нэг холбоотой юм шиг, холбоогүй юм шиг нэг юм дандаа оруулдаг. Тэр нь дандаа нэг юм холбогдчих боломжтой тий.
За тэгээ хэдэн сарын дараа Selena Gomez ингээд нэг rare альбомаа ингээд цомгоо ингээд гаргаж байгаа те одоо ингээд цацагдж байгаа гэдэг ингээд парти зохиож байгаа юм заяа. Тэгсэн чинь тэр ресторанд нь Hailey Madison Beer хоёр очтыг. Өргөдөөгүй. Тэр хоёр зүгээр л очтыг. Орой ол идэхээр. Тэгээд хүмүүс ингээд энэ юу амар хөгийн ингээд байдал. За бас яг санаандгүй очсон юм уу? Яатсан. Лос Анжелес дөөр очих ресторан байгаагүй юм уу? Яагаад заавалжгүй Selena Gomez-ийн ингээд 2 жилийн дараа ингээ бүр аймаас ингээ сэтгэл зүрхээ гаргасан альбомынхаа ингээ цомгийнхаа партинд ирж байгаа. Хүмүүс тэгэл яг хөө Hailey ингээ дараа нь ингээ бичтөө санаандгүй байсан бай. Бид нар ингээ Selena Gomez-ийн байсан гэж мэдээгүй. Бид нар очичоод мэдсэн. Бараг очиод бараг хоолоо идэж явах дундаа мэдсэн гэж. Гэтэ үнэхээр Madison Beer энэ тухай ярьд юм аа. Madison Beer үнэхээр юу асыг мэдээгүй юм бэлээ. Харж уулзъя, рол хийдэг гэл гэсэн тэгэл дагаал утсан. Тэгсэн чи тэнцэн Selena Gomez байсан. Madison-гийн хувьд бол ямар ч тийм Selena Gomez-ийг тэгэж мичээх тийм embarrass болгох тийм санаа нь бол байгаагүй. Тийм. Зүгээр үнэхээр л санаанд зөв үнэхээр л санаандгүй байдал байсан юм шиг бэлээ мэдэхгүй тийм. Яа. Яг би Madison итгэж байна. Гэтэ би Hailey мэдэхгүй. Яа мэдэхгүй. Hailey амар их тийм нэг санаандгүй байдлууд амар их болоод байдаг юм шиг надад санагддаг. За одоо 2023 он. Өмнө жил. Дуусаагүй. Бишээ Hailey Justin хоёр ер нь те гэрлээд бараг 5 жил болчихвоо та. 2018 онд гэрсэн. Бараг 5 жил болч та. Тэгээс яг хуу Selena-гийн ганц юм боххон бол энэ жилүүдээр Selena ер нь амар хичээн нэмсэн. Яг тэгвэл нөгөө lupus гэдэг өвчнөөсөө болоод амар их нөгөө им уух хэвээр. Тэр имнээсээ болоод ер нь жин нэмсэн. Тэгээд Selena Gomez ингээд найзуудтайгаа нэг далайн яг тэр ингээд бикини зураг оруулсан байгаа. Тэгсэн чинь тэр бикини зураг нь хүмүүс нөгөө нэг Selena Gomez ямар тархан болцсон ингээд ер нь амар их тийм body shaming ингээд тийм үзэгдэлтийн комментууд ер нь Selena Gomez амар их орж эхэлсэн. Тэгсэн чинь удахгүй бас нэг санаандгүйгээр за энэ дээр харах юм бол энэ TikTok дээр Hailey Kendall бас энийг охин байгаа юм заяа. Энэ TikTok-ийн дуу нөгөө нэг ийм дуу ахгүй да. I'm not saying that she deserved it, but like God's timing is like always perfect. Talking I. Тийм нэг хүртэх хэвээр гэсэн тийм утгатай. Тэгээ гол нь яг энэ тренд болж исэн. Гэтэ яг энэ үед энэ Hailey пост хийж хахад тренд болоог байсан. Бүр өнгөрцөн байсан. Selena Gomez юу нэг амар үзээлт авдаггүй шүү дээ интернетээр. Гэтэ ер нь энэ үед ингээд жин нэмсэн ингээд амар үзээлт аваад эхэлсэн аахгүй да. Тэгсэн чинь Hailey Kendall энэ охин 3 TikTok дээр имжтэй гаргаж байгаа. Хүртгэ гэсэн тийм. Тийм тэгээд яг хүмүүс ингээд ёо та нар ингээд ямар муухай муухай те like мэдээж Hailey-гийн араас Hailey дайрсан. Тэгээ Hailey бичгтээ never comment on this type of thing, but we were just having a girls' night and did a random TikTok sound for fun. It's not directed at anyone. Бид нар зүгээр л нэг TikTok-ийн хаяг сонгоод бид нар энэ TikTok-ыг хийсэн. Энийг бол хинт ч одоо ингээд би бол зориулаагүй. Тэгээд энэ үед ингээд Hailey бүр амар их hate comment-ууд ингээд авч яасан. Ялангуяа Selena Gomez-уудын одоо шүтэн бишгчүүдээс амар их. Тэгээд энэ үед нь Selena Gomez нөгөө TikTok дээр live дээр очиод фэнүүдэд болиулсан. Бас яг 23 онд хэдэн сарын дараа Selena Gomez TikTok дээр ингээд нөгөө хөмсгөө laminate хийгээд гэдэг ингээд хөмсгөө ингээд одоо laminate гэхэр юу хийм бэ одоо ингээд хөмсгөний хийм гэдэг шүү дээ. Тийм хийм. Тэгээ хөмсгөндөө хийм гэдэгцэн. Тэгээ хиймээ ингээд дэндүү удаан байлгаад ингээ бүх хүмүүс үсэн ингээ дээшээ олцсон. Тэгээ Selena Gomez ингээ хийгээд би ингээ хөмсгөө ингээ хиймээ илүү удаан байлгачлаа. Миний одоо хөмсг юм сонирн болчлоо гэд TikTok оруулт юм. Тэгсэн чинь тэр оройн нь Kylie Jenner Instagram дээр энэ хоёр дахь зургийг ингээ оруултыг. This was an accident гэдэг нь энэ санаандгүй хэрэг гэж юу гэд яг ингээ хөмсгнийхэн дээр ингээ оруулчтыг. Тэгээд хоёр дахь story дээр нь ингээ Kylie FaceTime дээр Hailey Bieberтэй байгаа. Хоёулаа ингээ хөмсгөө ингээ камер дээр ойртуулсан. Тэгээ Hailey-г ингээ таг хийцэн. Тэгээ хүн бүхэн өстой ёо та нар зүгээр энэ охины зүгээр 50 байлгаач. Энэ охины хөмсөг юу хоёрт ямар хамаатай. Хүмүүс тэгээд Hailey ингээ чи тэгээд хүсэтээсэн тэр залууга авчлаа штэ. Одоо юу хүсэж байгаа? Юу нэхэд байгаа? Ингээ амар сонирн баасаа ингээ хэдэн сарын өмнө ингээ Kendall-тай ингээд юм бичлэг оруулсан. Одоо ингээд Kylie-тай ингээд юм бичлэг ингээд. Санамсаргүй явдал биш аа. Нэрээ санамсаргүй хэд арай л хэцүү. Энэ үед Hailey-гийн үсчин өөрийнх нь private account дээр I hate Selena Gomez гэж оруултыг.
За тэгээд энэ үед нь Селена бас зүгээр суухгүй. Селенагаа за одоо болсон те юу вэ? Бараг 10 хэдэн жил өнгөрлөө. Бараг 5 6 жил өнгөрлөө. Нэг TikTok дээр нэг ийм бичлэг байсан. Hailey мэдгүй нэг TV нэг game show дээр байгаа ч юм уу. Тэгээд host ингээ Taylor Swift is like ингээ тэр шоудынхан тэр host ингээ Taylor Swift бол ингээ хамгийн одоо том одоо дуучлуудын нэг гэдгсэн чинь Hailey ингээ ингээд тэгдийн заяа. Ингээд тэгсэн чинь энэ бичлэгийнхэн доор нь Selena Gomez гэдэг уучлаарай миний одоо сайн найз тий одоо ч хизээж үргэлж шилтгэн байна гэж бичиж байгаа. Энд чинь ингээд бас өөр хэдий ингээд яг Hailey Bieber бичлгүүдтэй биш ингээд зүгээр ингээд фэнүүд ингээд ёо Selena Gomez юу амар олон жил хүмүүсүүд дээр ингээд дээрлүүлээ. Ер нь Selena Gomez амар хэцүү байдаг ах те гэсэн ингээд нэг team TikTok-ийн бичлэгийн доор Selena Gomez хариу бичвэрээ. Би ингээд ийм юмуудыг өөртөө ингээд нэг амар миний амар сэтгэл нэх готраад байгаад байдгүй. Зур хүн бүхэнд найрсаг байгаарэ гэд Selena Gomez тэгэж хэлдэг. Тэр харан бол ерөн Selena Gomez ингээд нийтэд ерөн шууд ингээд Hailey юм уу Kendall Kylie алиг нь ч ингээд шууд ингээд нийтээр ингээд юм хэлж байгаагүй. Энэ баг анхных нь ахгүй да. Hailey Kylie ялангуяа Hailey бүр амар их үзий адалт авч ихсэн. Бүр Selena Gomez-ийн бүр амар олон фэнүүд ингээд Hailey руу амар их үзий адалт ингээд комеди төр явуулаа. Тэгээд 3 сард Selena Gomez пост оруултыг. Ингээд Hailey над руу бичсэн. Ингээд бүр Hailey Bieber ингээд бараг хүмүүс намайг ингээд өөрийг нь хөнөөн ингээд амар хүзээ адалтай ингээд мессежүүд ирж байгаа. Тэгээд би бол хизээч одоо ийм үзээ адалтыг одоо спорт хийхгүй ингээд дэмжихгүй. Тийм болохоор та нар одоо болоо гэж ингээд хэлсэн. Тэгээд дараа нь Hailey бас ингээд би тэс Selena Gomez юм бичсэнд ингээд үнэхээр их баярлаа. Тэгээд сүүлийн хэдэн 7 хоног Selena Gomez бид хоёр ингээд сүүлчин те бараг хэдэн жил ингээд бид хоёрын дунд явж байгаа одоо ингээд тийм яриаг яаж зогсоох уу, яаж одоо давж туулж гарах уу, одоо гарахын тухай ярилцсан ингээд. Тэгэл хэдэн сарын дараа Selena Gomez, Hailey Bieber хоёр ингээд хамтны газар ингээд зураг авах тийм. Гэтэ нэг сони юм заяо. Энэ үед хүмүүс бас энэ Selena Gomez-ийг энэ ингээд Hailey Bieber гэж энэ постн дээр бичсэнд нь бас Selena Gomez руу хейт явуулсан байгаа. Юу яавар ядаргатай ерөөсөө яалан бараа. Тий. Яга заалчгүй Hailey Bieber гэж нэрийн бичих хэвээр гэж. Яга заалчгүй Hailey Bieber над руу ингээд битсэн гэж ингээд одоо энэ хүмүүсүүдийн нүдээр бол ингээд Hailey Bieber ингээд Selena Gomez-аас ингээд гуйж ийн фэнүүдээ ингээд надаас холдуулаач гэж ингээд гуйж байгаа юм шиг одоо хандлагаар битсэн гэж Selena Gomez-ыг бол харж байгаа байхгүй да. Тэгээд Selena Gomez-ыг ингээд Hailey-г жоохоо ингээд ичүүлэхийн төлөө ингээд нэрийн шууд битсэн. Hailey Bieber asked like reached out to me. Би бол reach out хийгүй Hailey Bieber өөрөө над дээр ирж ингээд гуйсан гэсэн тийм байдлаар харж байна. Одоо тийм байдлаар ингээд. Гэтэ зарим хүмүүс оруулсан ч яа дээ энэ хэдэн охтуу те бараг сүүлийн 8 хэдэн жилийн охиныг ингээд тамллаа. Нэг ганц 2 удаа энэ охтууд өөрсдөө ингээд нэг те Selena ингээд буцаад ингээд одоо ингээд дайрсан ч юу яадын гэсэн тийм ер нь юм хоёр талтай байгаа. Наач нь бол миний бодлоор амар гоочлоод бүр яг мэдгүй дундаас нь заавалчгүй сөргөн болох гээд байгаа фэнүүдийн л яра. Гэтэ би бас нэг юм сонс. Би ингээд багасаа бас Selena-гийн ингээд юм уу сонсоод ер нь айгуу Selena-гийн талд дандаа ордог байсан байгаа байхгүй. Тэг би ингээд бодж үзсэн байхгүй. За окей бүгдээрээ л хэрэгэд бол буруутай. Бүгдээрээ л айгуу токсик юм загарчихсан. Тэгтээ нэг би нэг уншижсэн чинь Selena болохоор PR амар сайтай. Тэгээд ингээд янз бүрийн юм гарангуут ингээд одоо жишээ яг фэнүүдэнтэй одоо чинь янз бүрийн юм асуудал гарангуут бүгдийг нь ингээд араас нь ингээд уншаад үзэнгүүт Selena амар тийм гимгэн хүн болж харагдаад байгаа байхгүй юу? Жигнэсээ ч тийм үү эсвэл ингээд PR team тэр менежмент тэр амар сайн юм уу? Ерөөдөө бол дандаа нэг тийм асуудлыг ингээд өөрийнхөө талд ингээд оруулсан байдаг. Мэдээж хэрэг өөрөө ганцаараа тэхгүй л дээ бүх баг нь ингээд бэлчээгээд тэ айгуу сайн тийм PR хийдэг л гэдэг байгаа юм. Тэгээд би бас тэрнийг айгуу зөв гэж бодсоо. Яа тэгэхээр Selena болвол дуучин жүжигчин л дээ. Тэгтээ болол одоо жишээ нь яг жинхэнэ тэ нөгөө songwriter гэдэг ингээд дуу ингээд хөгжмийн зохиолч гэж байгаа шүү дээ. Хөгжмийн зохиолч биш. Тийм лаг амар хоолойтой хүн бол биш. Тийм лаг амар жүжигчин бол биш. Ерөөдөө бол янз бүрийн PR айгуу сайтай. Тэгээ өөрийнхөө бие одоо нэрээ айгуу сайн цэвэр авч явдаг. Хүмүүсийн хайрыг айгуу сайн татдаг болохоор одоо хүртэл ингээ Холливуудд явж байгаа. Тэгээ бас нэг юм би зүгээр анзаараад үзсэн байхгүй. Тэгээд ингээд нөгөө талаас нь би харж үзсэн чинь бас яг ерөөдөө бол нэг иймэрхүү
янз бүрийн драманд амар их оролцдог. Янз бүрийн болгоо Селенагийн нэр юу нь явж идэг. Миний бодлоор ингээд тэр Kendall Kylie ингээ Hailey Bieber бас ингээд нүдэн дээр од те хүмүүсийн нүдэн дээр угаасаа жоохон тийм сөрөг хандлагатай амар хүмүүс харж байсан. За жишээлбэл Kylie Kendall-ыг зүгээр ярих юм бол зүгээр шууд Kim Kardashian-тай холбоол тухайн үеийн Kim Kardashian чинь яг амар лагны хүндтэй байгаагүй шүү дээ. Ер нь ингээ Kim Kardashian-гээ бодохоор хүмүүс амар сөрөг юмуд л боддог. Тэнгүүд нь шууд нөгөө ихчтэйгээ адилхан байх гэж одоо хэврээ Selena Gomez яг Kylie Kendall шиг ингээд аашилсан бол миний бодлороо Selena бол Kendall Kylie шиг одоо авсан тийм үзий бодлыг бол авахгүй байх гэж би бол бодож байна. Яга тэгээ мэдээж Hailey энэ хүмүүстэй найзууд болохоор тэгээ мэдээж ингээд яали охин юугаа мэдэхгүй гэсэн тийм байдлаас нь болоод бас илүү Selena Gomez-тэй илүү ингээд өөрийгөө харж чадж байгаа байхгүй да. Тийм хоёулынгийнхаа насны хүмүүс ингээд Selena Gomez-ыг үзэж өссөн. Selena Gomez ингээд харж биширж үзсэн. Тэгэхэд Kendall Kylie Hailey бол зүгээр л нэг хүссэн насны үеэр гинт ингээд гараад ирсэн. Окей. Би үзээ Петра цэнгэлсэн байх гэж болсон чинь сайн цэнгэлээгүй байна. Хоёлаа газ юм бичлэгийг дуусгачих заяа. За чи одоо сүүлийн үг ер нь хэлэх юм юу вэ? Одоо сүүлийн үг юу автээ хүмүүсийн ландрал юм да. За ингээд энэ бичлэг маань одоо ингээд дууслаа. Та нар таалагдсан байх гэж бодож байна. Хэрэг таалагдсан бол тэгээд өөр юуны тухай сонсон. Дахиад энэ бичлэг оруулмаар авал хэлээрээ тэгвэл би Эрикаг чирээд дахиад энэ бичлэг хийж чадна шүү. Би сонсъё. За thank you. За тэгээ та нар мэдээж өөрсдөө юу гэж бодож байгаа. Тэгээ та нар бас comment section үлдээгээрэй, окей? За тэгээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye.